Та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. Миний хөтэлдэг сувгийг үргэлж дэмжиж, хөтөлбөрийг маань үнэлж, донешн хийсэн бүх сонсогчдоо баярлалаа гэдгээ хэлье. Монголд болсон хэрэгүүдээс ярьж өгөөч гэсэн хүсэлтүүд ирсэн болохоор энэ удаад та бүхэндээ Монголд болсон нэгэн харамсалтай хэргийг хүргэхээр боллоо. Тэртех 70-аад оны үед хөнгөн үндэсний техник мэргэжлийн сургууль төгссөн хэсэг оюутнууд Улаанбаатар хотын мах консервийн үйлдвэрт ангиараа эвлэлийн илгээлд өвөрлөн очиж ажиллав. Тэдэн дунд Баянхонгор аймгаас ирсэн гэдэг хөлөв даруй охин байдаг гэжээ. Хүн төрүүлж ам нээхгүй л бол тэр болгон ярьж хөөрөөд байдаггүй дугай даруухан охин байдаг байсан бөгөөд ажилдаач гайгүй хүндч дэргүй томоотой өсгөөжээ. Манайхны элдгээр бол байгаа байхгүй мэддэггүй л явдаг байсан юм байна. Тэр үед оюутан сурагчдын дунд ч гэсэн ажилтан залуучуудын дунд ч гэсэн шейпийн холбоо байгуулж хоорондоо уралдаан тэмцээн үдирчлэг уулзалт зохиодог байсан л да. Тийм болохоор дөнгөж төгссөн залуучууд тэдний баригадынхан тээврийн баазын нэг баригадтай шийп болж хоорондоо байс хийгээд үдшилэг уулзалт зохиогоод найзалж танилцаж нөхөрлөж эхэлсэн байна. Ингэснээр одоо тэдний дундаас хэд хэдэн хосцууд төрсний нэг нь охин бөгөөд үе тэнгийнхээ ядмаа гэдэг залуутай үерхэж найзалж явсаар удалгүй гэр бүл болсон байна. Хоёулаа өдөөнийх болохоор айлын хашаанд гэр барьж тусдаа гарснаар удалгүй анхны хүүхэд нь ч мэндэлсэн. Бие биедээ хайр сэтгэлтэй өр хүүхэдтэй сайхан амьдарч исэн ч гэсэн шин залуу гэр бүлүүдийн адилаар дутагдах, гачигдах зүйл их байдаг байсан ч гэсэн хоёулаа болон бүтээн л гэж амьдардаг гэж. Тэр үед ямар жирэмслэлтээс хамгаалах эмч гэж байсан биш, үр хөндүүлнэ гэдэг зүйлч бараг байсан биш. Жирэмсэн болсон л бол гаргахаас өөр аргагүй. Тийм л цаг үе байсан. Эхнэр нь жил өнжихгүй шахам жирэмсэлж тэр тоолонгороо хүүхдэд төрүүлсээр нэг л мэдгэд 5 хүүхэдтэй болчихсон. 5 дахь хүүхдэд төрүүлээд удаачгүй байхад бас л жирэмсэн болчихсон учраас хоёулаа одоо яах чаргагүй дахиад нөгөө хүүхдэд төрүүлэхээр ярилцсан юм байна. Нөхөр нь ч гэсэн тээврийн жолооч хүн чинь тэгэл хөдөөнд орон нутг руу байс хийгээд тээвэр хийхээр явна. Өвс тижэл, гурил будаа, барилгын материал гээд хаана л юу л хэрэгтэй вэ? Тэр бүхнийг л одоо тээврийн жолооч нар тээвэрлэж хүргэдэг байсан. Одоогийн шиг засмал зам байхгүй болохоор дандаа шорон замаар явдаг учраас зун, шаварц суун, өвлөн, цасанд суун, төөрн, бодлон, машин тэрэг нэвдэрнэ гэд юу ис тохиолдох вүлээ. Жолооч нарын зарим нэгэнд сүхэтэй ч хүү, замбраа цадиггүй ч хүү, хотод нэг авгаатай хөдөөний хүүхэнтэй болчихсон байдаг нь нууцвш. Учир нь одоо хөдөөгөр маш олон хоногор явдаг учраас. Нутаг орноосоо гарч аав ээж ах дүүгээсээ холдож үзээгүй хөдөөгийн нялх балчир охин түүхнүүдийг ар шархан чихэр бурмаар хуурч өвөртөө оруулах явдалч тэр үед бишгүй байсан гэдэг. Тэр нь бараг хэвийн үзэгдэл болчихсон мэт байдаг гэж. Аргачгүй ах л да тэр үед манай нийгэмд эцгийн эрх ёс давамгаалчихсан хэвээрээ хуучны феодлын бурангуй ёс хөдөөд бол бараг л арилаагүй байсан үе шүү дээ. Тиймээс охид хүүхнүүдийн хүчнэлээч гэсэн бараг гэмт хэрэгт тооцогдохгүй өнгөрөх нь хүнд. Хэрвээ цагдаа сэргийлэхэд мэдэгдвэл хөөхийн нөгөө хохирсон эмэгтэй хүний л нэр хүнд нь унаж байгаа нутаг орондоо багтахгүй гэмтэн болдог байсан цаг. Тийм болохоор тэр жигээр нь дарж нуугаад л өнгөрдөг байж. Нөхөр нь байс хийгээд тээвэртээ яваад өгнө. Гэртээ ирээд 7 хоноггүй шахамл буцаад явдаг байж. Сүүлдээ гэрэн ч юм уу, аян замын буудлан ч юм уу хүү мэд гэж бодогдохоор байсан гинэ. Олон ялхнайтан хүүхэдтэй болохоор хөөрхийн эхнэр нь гэртээ оруулж ганцаараа, гадаа гарсан ч ганцаараа, баяр наадам болсон ч гэл нөгөө л хідэн хүүхэдтэйгээ тулгаа тойрсоор л өнгөрөөдөг байж. Үеийн залуусын адил үзүүр киноч үзэхгүй, гадуур гарах зав байдгүй. Байс хийгээл нэг мэдгэдэн л жирэмсэн болчихдог болохоор одоогийнхоор бол стресс, депресс болоод хэцүү л байдаг байсан юм байна. Сэтгэл санаа тогтворгүй тэр үед нь тэдний урд гудамжинд байдаг бас нэг тээврийн жолооч нөхөртэй хүүхэн тэднийхээс эндүү уух гэж орж ирсэн гинэ. Тэгээ хоорондоо юм хум ярилцах зураа ээгээс танаа нөхөр завхнаас ирээгүй л байна уу гэж асуусан юм байна. Тэгээ харин тиймээ уг нь цөөхөн л хонох байсан. Тэгтэл яваад одоо сар гараг ирсэнгүү намайг төрхөөс өмнө амжиж ирэх нүггүй юу гэхэд цаатах нь за арайчтай яаж цаатлаач гэсэн эхнэрээ төрхөөс өмнө ирэх байрлгүй дээ гэв. Үгүй 5 хүүхдийнхээ 2-ын л төрөхөд ойрхон байж шүл ус зөөж өгсөн. Түүнээс бусдад нь бол дандаа л хөдөө яваад эзгүй байсан штэ. Үйлдвэрт хамт ажилдаг хамт олон хажуу хөрш улсууд тусалдаг байсан болохоор л болдог байлаа гэж ярихт нь
нөгөө хүсгөө танаа нөхрийг завханд 18-9-тэй нэг хүүхэнтэй учир ургуулчаад ирэхгүй байгаа гэж баазын жолооч нар сэм ярилцаад байгаа гэсэн шүү. Чи мэдээтэй л байгаарай. Юмыг яаж мэдхөө. Ирчүүд чинь цаагаараа юу ч хийж авч мэдэх болс гих мэтчлэн ярьсан юм байна л да. Тэрнээс хойш бүсгүй нөхрийнхөө ааш аяг байгаа байдлыг бодоод хахад санаагийн дагаатч тэр нэрэл цаанаа хүнтэй болчихсон байж мэдх юм шиг санагдаад байсан. Охиныг нь түрүү хэдэн сар олж итэл нэг захиа түүнд ирсэн байна. Захиаг нь уншсан чинь би ядмаатай хайр сэтгэлтэй болоод 2 жил болж байна. Манай нутаг усныхан ч бидний явдлыг аль хэдийн мэдчихсэн болохоор нэг нэр 2 хооч болж үлдэхийг хүсэхгүй байна. Удахгүй хүүхэд маань төрөх гэж байгаа болохоор намрын сүүлч сараар бид хоёр нэг дороо орно гэд ярилцчихсан байгаа. Тиймээс чи өөртөө сэтгэлгүй хүнтэй эхнэр нөхөр гэж хууртаж байхаар эртхэн амьдралаа бодож бидэнд цай тавь гихчлэн бичсэн байж. Үүнийг уншсан бүсгүй сэтгэл санаа нь ямар ч эвгүүцэн учраас нөхрийгөө хөдөөнөөс хэрэгтэн нөгөө захиаг нь үзүүлж үний эсхийг нь лавлснаас олж тэдний хооронд одоо урд хожид болоогүй хэрүүл уруул болж нөхөр нь ч гэсэн бурууга хүлээгээгүй гарахгүй уурандаа эхнэртэй гар урчгүй юм болжээ. Тэгээд тэр шин нөхөр нь ууралсантаа хар цагаан дуугүй болоод хашаандаа тавьсан машина асаагаад хөдөлсөн юм байна. Өдөө явахдаа бэлддэг юм humaaч бэлдүүлсэнгүү, жандаантаа хувц сунраач авсангүй, ганц 2 хоноод ирэх болов гэж бодлоо ирсэнгүү. Урд хашааных нь уцтай айлаар дамжуулж хил дуулах болов гэсэн чинь бас л таagч. Тэгээ хамт ажилдаг жолооч нараас нь сонсоход зам аваад завхан руу явсан гэж дуулдав. Гэтэл тэр орой 9 сартай охин нь гинтхэн халуурч халууны юм өгөөдч намдахгүй байсан учраас түргэний эмч дуудсан байна. Таталд өгөө духан орохгүй байсаар тэр шөндөө эмнэлэгт очоод нас орсон. Цахилгаан менингит гэдэг аюулт өвчнөр өхөл охиноо алдаад эр нөхрийгөө томилтоос нь дуудуулсан ч ирэхгүй байсаар ганцаараа шахам хөдөлүүлсэн гинэ. Охиных нь ажил явдал зориулж баазаас нь тэрэг гаргаж бас мөнгө хандив өгсний хүчинд л арай гэж ажил явдлыг дуусгасан байна. Түүнээс хойш бүсгүй дугаа дээрээ улам дуугаа олж үлдсэн 5 хүүхэдтэй ч хоол унд хийж өгөхгүй шахам сэтгэл санаагаар унж 12 хүрчээсэн том охин доотлынхаа дүүтэй нийлж хамжаад дүүнрээ асардаг байсан гинэ. Тэгжээтэл нэг өдөр ээж нь дэлгүүр яваад ирье гэж хэлж гараад тэр чигээрээ гэртээ ирэхгүй байсаар шүндүүлсэн байна. Охин хүү хоёр хажуу айлдаа орж манай ээж өдөр гараад одоо болтол гэртээ ирэхгүй байна гэж хэлэхэд тэр хавийн уус амтнаж гайхаад тэр хүндээ нэг нэгээсээ сургалж гудамжаар хайж агаад маргааш өглөө нь болохоор шийдээд тэг гэртээ харьцаасан байна. Маргааш нөгөөдөр нь ч өсгүй гэртээ ирсэнгүү. Хүүхдүүд нь ээжигээ хайчсныг хэсгэн өгүүлэх боловч тэгээд тоглоо наадандаа болоод тэгсгээ мартчихдаг байв. Ойр хавийн улсуудаас 1-2 нь төлөөлж сэргийлэхэд очиж бүсгүй гинтхэн алга болсныг тэмдэглүүлв. Ядмаагийн ажил руу очиж мөн л эхнэр нь гинт алга болсныг дуулгаж харж хандах хөнгөө болж үлдсэн хэдэн хүүхдэд нь одоо эцгэд яаралтай очих хэрэгтэй байгааг нь хэлв. Тэр үед хүн болгон дор бүртээ ажилтаа болохоор хороо ойрноос хідэн хүн томилж ийшин тийшин өсгөө хайхаар явуулжээ. Өсгөөний цээж зургийг цагдаагийн газраас ховлж угаалгаад энд тэнд наахаар болж дагуу ганц нэг хүн сураг дуулгадаг ч гэсэн ихэнх л тэр кино театр тийм залуутай сугадаад кино үзээд явж байна. Ажилчны соёлын ордонд бүжгэнд орсон байна. Гихчлэн худлаа цуурч ийшин тийшин чулуу хөлөг их байдаг. Тиймээс хүмүүсийн хэлсэн мөрөөр нь тэр болго явж очоод байх хэцүү. Тэгтэл 70 давхрын зүүн дэнжийн орчимд эмэгтэй хүн боож өгсөн байна гэсэн цуу яриа түймэр мэт газар авч сэргийлхийнхэн ч тэр даруй явж очиход нас бараад 2-3 хонж байгаа болтой эмэгтэй хүний цогц байсан. Айл хөршийн улсаас нь төлөөлөл гаргуулж таниулах арга хэмжээ авахд хөөрхий бүсгүй мөн болох нь батлагдав. Зүгээр мөрөөрөө нас барсан биш өөрийгөө хорлож өгсөн болохоор ясын тавихч газар олдохгүй хэцүү байдаг гэж. Тэр үед амиа орлсон хүнийг эх орноосоо урвсан гэж үздэг байсан учраас улсаас оршуулах газар ч өгдөггүй байж л дээ. Албан ёсны газар өгдөггүй учраас заавал улсад мөнгө тушааж газар худалдаж авдаг байсан байна. Энэ мэт асуудал гарч итэл нөхөр ядмаач хөдөөнөөс ирж өнчирч үлдсэн хүүхдүүдээ хараад өөрөө нэмтэрч гэмгүй ихнэрээ амиа орлож нас орсонд өөрийгөө буруутгаж ер нь л одоо маш ихээр униглаж харуулсан гэнэ. Тэр үед ядмаа маш их гутарч гуниглаж байсан болохоор баазынх нь удирдлагууд ар гэрээг нь харж үзээд тээвэрт явдаг ажлыг өөрчилж сэлбгийн нэрвийн ажилд томилсон байна. Хэдийгээр бага цалинтай олж хөдөөхөр хэдэн сараар явахгүй өдрийн 8 цагаар ажиллаад байсан нь бол
үр хүүхдээ өсгөж асрахт нь нэг талаар аятай боломж болсон юм байна л да. Эхнэр нь өнгөрөөд хэдэн сар болсон ч Ядмаагийн сэтгэл санаа тайвшрахгүй хിവэрэл байсан байна. Байсгийгээд л мөнөөх 70 давхрын ингэрт бусдаас онцгой оршуулсан эхнэрийнхээ шарил дээр очоод хэдэн цагаар юу ч ярихгүй, юу ч дуурахгүй мэлрээд суучдаг байсан. Үүнийг нь анзаарсан оршуулгын манаач хүртэл хаяа очиж сэтгэл санаа нь танаагийн тайвшруулахыг оролддог боловч тэрвэр хүний үг сонсож байгаа үггүй нь мэддэхгүй хар цагаан дуугүй байж байгаа буцдаг байсан. Ихэвчлэн хагас бүтэн сайнны өдрүүдэд энд ирдэг байсан бөгөөд 2-3 цаг сууж байгаад явдаг байж. Хамт ажилладаг байсан хүмүүс нь тэр ойр хавийн улсууд нь тэр Ядмаагийн турж эцэж нүднээс гарч нүднийх нь харц бас цаанаал нэг аимшигтай ялталцдаг болсныг нь өөр хоорондоо гайхан ярилцаж яасан одоо тайлагддгүй ой гашуув үгсний хойноос өөхөх биш хэдэн хүүхдээ бодож өөрийгөө татаж аваасаа гэж ярьцгаадаг байв. Монгол хүн бол нёгийгээ нас барсахад 49 хоног 1 жил гэх мэтчлэн тодорхой өдөр судраар хүүхдийн газраа очиж эргэж тойрдог байсан болохоос биш байнга шахам очоод л хажууд нь удаан суугаад тухлаад байдгүй учраас Ядмаагийн энэ байдал нь бол хүмүүст нэлээд цээр болгоомж төрүүлж тэднийхээр орж гарах хүмүүс нь ч багассан байна. Хилээд учрлаад үг авахгүй байгаа хүнийг яалтаа билээ. Тэгэл тийм болохоор дор өрний амьдралтай хүмүүс чинь тэдний гэр бүлийг бол тэгсийгээл тоохоо болчихсон юм байна л да. Гэтэл нэг бүтэн сайнны орой шарилын газрын манаач сэргийлэх рүү уцтаад манай энд эхнэрийнхээ шарил дээр ирээд байдаг залуу өөрийгөө боомлоод нас орчихсан байна гэж мэдээлсэн байна. Ингээд одоо ээжчгүй аавчгүй үлдсэн 5 хүүхдийг улсын асрамжинд авсан. Хожим энэ айлын том охин сургуулаа төгсөж хүнтэй суусан хойно дүүнэрээ өөр дээрээ авч сургууль зурханд сурч зах зээлийн үед арилжаа 8 хийж одоо бол нэлээд боломжийн сайхан амьдралтай хижээл насныхан байдаг гэсэн. Гэхдээ тэдний энэ ч бол аав ээжийнхээ тухай бүтэн дурсах эрхгүй амьдрсан гэдэг. Социализмын үед амиа хорлсон хүний нэрээр үр хүүхэд нь овголдгүй байсан учраас асрамжийн газар очихт нь амиа хорлсон эцгээр нь овглохыг зөвшөөрөөгүй байна. Тэгээд тэднийг бүгдийг нь олдох гэдэг овгоор овгуулж аваад 1989 онд эгч нь хүнтэй сууж тусдаа гараад дүүнрээ асрамжаас үрчлээ авч өсгсөн байдаг. Тийм болохоор тэр үеэс бүгдээрээ том эгчийнхээ нөхрөөр нь овглох болж хүргэн ах эгч хоёрыгоо ч одоо өөрийнхөө аав ээжийг хайрлаж амьдэрсэн байдаг. Ядмаа гэдэг тэр одоо үнэхээр одоо хөдөө нутагт хүүхэнтэй завхаарч гэрлэх ёслох дээрээ тулж байсан ч юм уу үгүй ч юм уу гэдгийг бол хэн ч мэдэхгүй. За гэрэлдгүй юм аа гэхэд бол зүгээргүй л явсан бол л та. Сонсогч та бүхэн амиа оруулсан эхнэрийг нь мэдээж гуравдах байх л та. Гэтэ миний бодоход бол жил өнчөхгүй шахам хүүхэд дөрүүж тэр болгонд одоо нөхөр нь хажууд нь ч байхгүй болохоор нөхөргүй үншгэл ганцаарддаг байсан байна. Одоо үед эмэгтэйчүүд төрөх үедээ сэтгэл зүйн хямралд ордог гэж ярьдаг болсон шүү дээ. Тэгэхээр тэр үсгүүд ч гэсэн бас ойр ойрхон төрсөн юм чинь нэлийн харахаг сэтгэл зүйн хямрал байсан байх. Тэгээд тэр дээр нь одоо хүүхдээ зурдаар алдна гэдэг бол маш хэцүү. Цахилгаан менингит гэдэг бол маш цочмог үхэл төрөх өвчин учраас эдгэн цохин дотор үхэл төрөх аюултай. Өглөөхөн одоо гар дээр нь эргэж байсан хүүхэд нь гинт нүдэн дээр нь шахам нас барахад энд ч гэсэн их болсны хувьд өөрийгөө зүгж гашуудах мэдээж. Маш их цочирдож хүлээж авсан нь ч мэдээж. Тэр үед эв өсгөн хажууд одоо аав ээж ах トゥ гэх ойр төрлийн хүмүүс нь байсан бодвол зовлонгоос нь хуваалцаж сэтгэлийн тайвшруулах байсан байх л та. Гэтэл одоо хань болж байгаа ганц хүн нь одоо өөр эмэгтэйтэй холбогдсон гэдэг нь бүр одоо дайран дээр давс нэмж сэтгэлийн нэмэлтж хэнд ч хэрэггүй хэнд ч итгэж болохгүй гэдгийг ойлгуулсан бөгөөд эннээсээ болоод одоо цөхөрсөндөө амиа хорлоход хүрсэн байж. Ядмаагийн хувьд бол мэдээж өөрийгөө маш их буруутгаж таарна. Мэдээж ийм юм болсон хүний хувьд дахиад хүнтэй гэрлэнэ гэдэг нь ч одоо байхгүй болно шүү дээ. Бидний үед ч гэсэн бэлэвсэн эр хүнтэй хандлах 20-30-аад насны охид хүүхнүүд бол маш цөөхөн. Эхнэр нь амиа орлсон гэх юм бол гэрлэх нь бүү ил одоо нийгэм дээр мөрөөрөө амьдрахад ч гэсэн хэцүү. Тухайн цаг үед бол амиа орлож өгсөн хүний үр хүүхдийн ч өөдөн гаргадгүй сургууль соёл олон нийтийн дунд ил хэлэхгүй ч гэсэн далд гадуурхалтанд маш их өртдөг байсан болохоор тэр хэрээрээ бол ядмаад хэцүү
хэцүү байсан. Үзэл суртал гэдэг зүйл маш хүчтэй нөлөөтэй байсан болохоор магадгүй одоо бүх насаараа өөрийгөө хорлсон хүний хүүхэд гэж хэлэгдэж, чичлэгдэж явна. Тэгснээс нэг мөсөн асрамжинд очоод овгоо солиод хүн шиг амьдрах гэж хүүхдүүдэд хайрлж бодсон ч юм билүү? Хүү мэд шүү дээ. Энэ хэрэг бол 1983 онд болсон бодит явдал бөгөөд тэр үеийн нийгмийн золиос болсон хэрэг ч юм болов уу гэж надад бодогцсон. Аль талаас нь бодоход буруутах аргагүй ч юм шиг, эсвэл бүр үзэн ядаж ихшмээр ч юм шиг ийм нэг хэрэг байлаа. Сонсогч та бүхэн өөрийнхөө өнцгөөс тунгаана зэ. Чинээр сонсож байгаа сонсогчд маань лайк, subscribe марталгүй дараарай. Баярлалаа, баяр таа.